За бүгдээрээ сайн байцгаана уу? За орж хүмүүс нэвэл за маань ороод ирээрэй. За агшин оройны хичээлийг 4 цагаар шилжүүлээд одоо явах гэж байна. За бид нар элет засгийн цэвэрлэгээ хийх гэж байгаа. За тэгэхээр элет засгийн цэвэрлэгээ нь юу чухал юм бэ? Ямар амьсгалын засал хийх юм бэ гэдний өндөр зааж өгөх гэж байна. За тэгэхээр хэдүүлээ эхлээд суурьтайгаа танилцаадах юм. За махан бие дотор элэг ер нь юу хийдэг юм бэ? Одоо ямар үүрэг оролтой байт юм бэ гэхэлэр хүмүүс бол мэдж байгаа хоргоожүүлдэг гэдэг. Хоргоожүүлдэг. За чухал нэг ойлголт байдаг л да. Элэг бол цул эрхтэн. Дээрэс нь одоо бид нар хоол хүнс идж байгаа тий. Бид нар бол нөгөө тодорхой цагаар болно. Өдөртөө ямар ч нэг хоол идэж явж таарна штэ. Тэгвэл бол ядраад байна ойлгомжтой. За тэгэхээр энэ дээр бидний заримдаа нэг хоол идэхгүй явхад бид нарыг ямар ч явуулцдаг. Тийм хүч хаанаас гардаг вэ гэдэг нэг асуулт гардаг. Заримдаа бид нар чи хоол идэж амжиж чадахгүй тийм нөхцөл байдал үүснэ. Заримдаа байсан ч гэсэн одоо идэх дур хүрэхгүй. Гэхдээ цаана нь бол таны махан бие амьдрал байгаа. Бол хаанаас хүч аваад байгаа юм бэ гэхэлэр энэ бол таны булчин болоод илгнээс авдаг. Энэ элэг болон таны булчин дотор таны нөөц одоо сахар хадгалагддаг. Глюкоз тийм глюкоген гэж нөөц сахар хадгалагдана. За энэ нөөц сахарын тасамжтай бид нар хаяа хоол идэхгүйсэн ч гэсэн яваад байгаа юм. Гэхдээ энэ нь ингэж явж болно гэсэн үг ш. Аминд тулсан үед амжихгүй тохиолдолд маш цөөхөн нөхцөл бид энийг одоо ашиглах боломжтой байдаг. Өдөр болго ингэж ашиглаад ах юм бол элэг цөмөрчдөг буюу яг цөмрөлт эрчмийн үе цөмрөлт үүснэ л гэж ярина л да. Сүүлдээ хоол одоо жоохон хоол холтоход нөгөө элэг өөрөө нөөцгүй болсон учраас булчингийн маас өөрөө нөөц сахараа тавиад тууцсан учраас нөгөө нөөцгүй бие чинь яадаг вэ? Салгалж эхэлдэг. Тийм учраас нэг шаардлагатай биш л болвол одоо нэг өөрийнхөө шанцыг бол сорих хэрэггүй байх нь тийм ээ. Тэр болгонд чинь үндсэн элгэнд байгаа, булчинд байгаа үндсэн нөөцийг аваад байдаг учраас энэ бол хүмүүсний хүсвүүштэй зүйл бол биш ээ. За түүний үр дагавраар уршгаар юу болд юм бэ гэхээр сүүлд нь маш чухал нөхцөлд одоо жишээлбэл одоо цус сахар гүдээд та өлегтэй хоолунд идэж гараагүй болвол хуучин бол таны ингээд нөөц сахараар тэтгэждэг байлаа. Гэтэл одоо бол тэгж тэтгэж чадахгүй байх нөхцөл үүсдэг юм аа. За энэ тохиолдолд одоо юу болох гэдэг юм гэхэлэр ухаан алдаж болно л гэсэн. Ухаан алдаж болно. Сахаргүй байгаад байна. Сахар бол цэсэн дотор одоо тэр 4-өөс 6-гийн хоорондын хэлбэлзэл тодорхой хэмжээтэй байж байгаа хэрэгтэй байхгүй юу? Элэг бол үүнд маш их тусалдаг юм аа. Маш их тусалдаг. Элэг бол бид нар малын элгийг эзэн ч гэсэн маш их тийм чихэр амттай байдаг шүү дээ. Элэг бол тэр чигээрээ чихэр байхгүй юу? Тэр чигээрээ чихэр. Одоо хамгийн бусад цул эрхтнүүдээс хамгийн их сахарын нөөцийг өөртөө агуулж чаддаг ганц эрхтэн бол элэг. За тэгэхээр элэг бол маш олон үүрэгтэй. Тэр зарим нэг үүргээс нь багш нь дуртаад явъя. Ер нь л тусдаа хичээл байгаа. Та хэд бас орно. Тэгэхээр одоо бол хэдүүлээ өнөөдөр бол амьсгалаар элгэн дотор байгаа сэтгэл хөдлөлийг суллах гэж байгаа учраас эхлээд амьсгал руугаа өнгөх гэж байгаа. За тийм учраас элэгтэй холбоотой сэтгэл хөдлөл рүү эхлээд хэдүүлээ багахан цаг гаргаад танилцаадах яа. За элгэн дотор юу хадгалагддığım бэ гэд хүмүүс одоо бодно л доо. За энэ дээр бол маш түгээмэл нь байгаа. Хүн болгонд тамины адилхан байгаас албатай биш ээ. За ихэвчлэн төгшүүр гуниг ганцаардал санаашрал за бэтгэрэл хэн нэгний санах элэг бол элгэн бэтгэржээ гэж ярьдаг шүү дээ. За цөхрөл бухимдал өөр бухимдал бол элгийг одоо маш хүчтэй мушигдаг ийм сэтгэл хөдлөл. За тэгэхээр эдгээр бол ямар ч байсан элгэн дотор бол ингээд эднэрээс гарч байгаа тэр реакцууд хамгийн ихэр элгэнд хүчтэй чичиргээ үүсгэдэг л гэсэн үг. За тэгэхээр төгшүүр байна уу? Хүн бол одоо жишээлбэл та бол надаас сэтгэл хөдлөлөө ийм одоо байхгүй гэж хэлж болно. Зарим хүн мартсан байдаг. Зарим хүн байгаагаа нуудаг. Зарим хүн илэрхий ужиг учраас байгаагийн ч мэдхээ болтлоо тэгж ой санамжаа бас арчуулсан байх тохиолдол байна. Ялангуяа зарим нэг хүчтэй одоо маш их сенсац дагуулсан байдаг юм уу? Маш их тийм хүчтэй сэтгэл хөдлөл үүсгэх ийм одоо үйл явдлууд өмнөх мэдээлэлээ
өмнөх мэдээлэл нь хажууд нь жижигхэн байгаа учраас ингээ хав дарагддаг гэсэн. Чухал биш болж уурдаг учраас хүн түүнээс болоод гэмтээд яваад байгаа ерөөсөө анзаарддаг байхгүй. Тэгэхээр энэ маш чухал. За эдгээр сэтгэл хөдлөлүүд ямар байна эхлээ заавал үзье. Одоо өөр дээр бол эхлээ тандаж үзэх хэрэгтэй л доо. Тэгэхээр энэ эргэтнээс ялгарч байгаа тэр шингэнийг л хэдүүлээ цэвэрлэх гээд байгаа. Элгийг цэвэрлэх гэж байна. Элийн дотроос цус ялгарч байгаа. За тэгээд цусны ууттай болон уутгүй хинж цэвэрлж болно шүү дээ тий. Ялангуяа цус нь байгаа учраас. За тэгэхээр эднэр бол цусны урсгалд нөлөөлнө. Нөлөөлнө. За одоо битгэрэлгээ бид нар бол мэдэн шүү дээ. Битэг гэдэг бол хорхой. Хорхой. Биднэрийнхаар бол одоо бичил биетэн байх гэдэг нь тий. Бичил биетэн. Энэ битэг гэдэг бичил биетэн маш их ганцаардах одоо хэн нэгний хайр халамжийг өгүүлэх. За энэ тохиолдолд элэг рүү нэвтрэх боломжтой болчтой юм. Юу гэсэн үг вэ гэхээр таныг ганцаардах үед, танд хүч дутах үед, таныг хэн нэгэн одоо ядарсан үед халамжилж дэмнэхгүй байх юм бол энэ үед та асар их сэтгэлээр ундгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр түүний тань дагаад элэг бол тухайн үед таныг бол ингээд секунд тутамд одоо хамгаалж байгаа шүү дээ. Яагаад гэвэл секунд тутамд цус урсж байгаа юм чинь тэр цус чинь элгээр урсна. Тэгэхээр тэр цусаар дамжиж орж ирж байгаа маш олон юм шүүгээ байж байгаа байхгүй. Гэтэл та одоо тэнд ганцаардаж харамсах үед яг үнэндээ элэг чинь бас тантай адилхан яг тийм байдалд ороо суларж ийн гэсэн үг. За энэ суларж байгаа дээр хөвчлэн халдвар авдаг. Янз бүрийн вирусын халдварыг одоо Б болоод С вирусын халдварыг ч гэсэн авчдаг. Тэгэхээр Б, С-ийн халдварыг бол одоо юу гэдгийг бэлгийн замаар янз бүрийн шивээс хэлгэх, чих цоолох одоо цусан бүтээгдэхүүн сэлбэх янз бүрийн байдлаар шарахаар ил шарахаар энэ төр дамжиж бол ингээд халдварлах боломжтой гэж үздэг шүү дээ. Гэхдээ тийм нөхцөл нь бүрдсэн ч гэсэн халдвар авахгүй байгаа тохиолдол зөндөө байд юм аа. Энэ юутай холбоотой юм гэхээр хичнээн нөхцөл нь бүрдсэн ч гэсэн таны элэг хамгаалалт сайтай буюу эзэн нь сэтгэл зүй хэвийн байх юм бол элэг маш сайн шүүж чаддаг хэрэгтэй. Харин эзэн нүрээ сэтгэл санаагаараа унсан ядруу, зүтруу, гундуу ганцаардмал цөхөрсөн байх юм бол харин элгэний шүүх ажиллагаа хямарчдаг. Одоо бид нэр зарим тохиолдолд үнэхээр сэтгэлээр унсан үедээ бол юм яаж яваад байгааг анзаарах бэлчдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан элгэний анзаарах сулардаг гэсэн. За энэ тохиолдолд бол халдвар авчдаг. Яагаад тэгэхээр үндсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулж чадахгүй байх хэмжээний таны сэтгэл хөдлөлийг элэг өөр дээр хувааж авдаг гэсэн үг байхгүй юу? Тэр элэг бол маш ухаалаг хэрэгтэй. Ухаалаг хэрэгтэй. За элгэн дээр бол хараа одоо маш олон монгол хүмүүс төр байдгийн. Одоо энэ цусны угаалгаар бол элгэний халалт арилгах ёстой. Элгэний халалт гэдэг нь юу гэхээр одоо хичнээн гаднаа бол хүн тайван байж болно. Сэтгэл нь тогтун байж болно. Гэхэд дотроо ингээд нэг тийм бухимдаад эсвэл дотроо адгаад дотроо буруутгаад эсвэл дотроо бусдыг шүүгээд аваад энэ халалт мөн. Хүний дотор төрж байгаа мэдрэмж юусоо худлаа хийлдэггүй. За энэ бол бид нар бие биендээ нөгөө өөрсдийгөө илчилж байгаа биш учраас хүн өөрийгөө өөртөө таниулж байгаа учраас энд нуугаад авах зүйл юусоо байхгүй. Тийм болохоор яг надад ийм давчтал байна уу, бухимдал байна уу, жижиг юм дуур дүрс хийж гинүү гэвэл ализын илгэн дотор гал асаатай байна гэсэн үг байхгүй юу? Тэр жижигхэн нөхцөл толгой дотор орж ирлээ так шууд асчдаг. Маш их том төмөр болоод гал болоод асаад ингэ явцдаг юм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ бол элэг өөрөө халуун байна гэсэн. Халуун. Яг нь суц бариад үзэхээр бол элгэний халуун мэддэг л дээ. Угаасаа цаанаасаа нэг бол гарынхан үзүүр халуун, нэг бол хөлийн уул дангаараа халуун. Одоо бие нь бус тэсгэн сэрүүн байгаад байна те. Нэг бол асар их уруул омголт нь ингээд ам цанган усгүйчдэг. Яг л дотор гал асаад байгаа юм чинь ус нь дутчихдаг. Махбодын онлоор ч гэсэн адилхан тэгж явна. За тийм учраас энэ бухимдал, адгалт, уур гэдэг бол бид нар мэдж байгаа шүү дээ. Уур гэдэг бол хүний элгийг хамгийн их зовоодог сэтгэл эрчим. Хамгийн гол нь уурлаад асуудал шийдэгживэл бас болж байна. Гэтэл уурлаа гэд асуудал шийдэгдэв. Уурлаа гэд өөрийгөө гэмтэн өрөөлийн сэтгэл зүй бас дорой тулна. Тэр нь бол та бусдыг давж гинэ, ялж гинэ гэсэн ерөөс утга агуулдаг дэггүй. Хоёр хүнийг л зэрэг ядраасан байдаг. Тэгэхээр одоо хүн чинь бол ямарваа нэг юмыг буруу хийгээд хид удаа таньсан бол заавал ингэж их албатай биш гэдгийг бол харсан байх ёстой. Харин зүгээр арга нь бэлэн биш байж болно. Тэр үед болох юм бол бэлэн биш байх юм бол өөрөө үүсгээд өөрөө тэрийг ямар нэгэн байдлаар гарч гаргалгаа гаргаад цааш явна гэсэн. За монголчуудын хувьд бол элгэний халалт их өндөр байдаг. Яагаад гэвэл биднэрт бол монгол хүмүүст
Ямар нэгэн байдлаар илгэн халдвар аваагүй хүн гэр дотор нь бараг байгаа болцсон. At least нэг хүн бараг байж байгаа гэдэг. Их харамсалтай л да, шүдний имлэг очоод вирусын халдвар авсан. Чихээс цолуулаад вирусын халдвар авсан тохиолдол зөндөө байдаг. Маш харамсалтай. Уул нь ээжээс одоо эрүүл сайхан гараад ирсэн тийм тохиолдол байна. За дараа нь илгэний цусан хэмжээ дутагдал гэж байна. За илгэний халалтын үед багш нэмээд хэлэхэд ер нь штэ. За өөрийгөө л болгочих гэдэг тийм менталити ажилдаг. Тэг шийдэмгий бос байдаг. Алиунгаар нь явахаа мэддэг ба. Ийм гасалтанд ордог. Энэ зөв юм уу, буруу юм уу? Аль аль нь зөв, аль аль нь буруу санагдаад байдаг тохиолдол бол элэг халтсан байна. Шийдвэр гаргалтанд чинь тус нэмэр үзүүлж чадахгүй байна гэсэн. Тэгж хичээлтэй. За дараа нь болохоор шүү дээ. Ер нь өөрийгөө маш үн цэнгүүд боддог. Бусдыг ч гэсэн бусдын үн цэнийг бас яах нь яг боддоор нь хүлээж авч чаддгүй дараад байдаг бол элэг халсны шинжээ гэж үзнэ. Халсны шинж. За багшийнхаа ингэ тайлбарлаж хахад өөрсөндөө бас дүгнэлт хийгээд үзэх нь тийм ээ. За дараа нь болохоор элэгний цусан хангамжийн дутагдал гэж байгаа. За цусан хангамжийн дутагдлын үед яадаг вэ гэхэлэр хүнд итгэл төрдөггүй. Ямарваа нэг юм хий давъя үзээд алдъя гэдэг итгэл төрдөггүй. За өөртөө шүмжлэлтэй ханднаа. Яг өөртөө шүмжлэлтэй хандах бол улам илүү ухаалаг болох гэж байгаагийн илрэл. Гэхдээ энэ шүмжлэл нь ихтэйдэд өөрийгөө зөвхөн буруутгадаг, дардаг болоод хуурчдаг. За ингээд ирэхээр буруу болчихж байгаа. За маш сэтгэл санаа хувирамхай болно гэдэг багш түрүүний эхний презентац дээр нэг хэлжсэн тийм. Сэтгэл санаа тогтворгүй болдог. Нэг бол болно гээл цагийн дараа болохгүйг нь яриа явчихдаг. Дахиад цагийн дараа болно гээл дахиад цагийн дараа болохгүйг нь яриа явчихдаг. За сэтгэл санаа маш хувирамхай тогтворгүй болж эхэлнэ. За элэг агаараар дутдаг хэрэгтэй. Гайхчих магадгүй зөвхөн уушгин дотор ч агаар ороод идэм биш үү гэж. Яг үнэндээ уушгинаас гадна бидний бие дотор элэг, зүрх, тарих гэж энэ гурван эргэтэн хүчил төрөгчийг үйл ажиллагаандаа маш их өндөр хэмжээгээр шаарддаг. Тэгэхээр элэг агаар дутсан үедээ яадаг гэж хүн бухимддаг, түгшдэг. За манай монголчуудын бухимдаж түгшээд байгаагийн ерөөсө гол шалтгаан хамар нь битүү байдаг. Ерөөсө хамар нь битүү байдаг. Уул нь гэд онгорхой байна гэдэг. Гэтэл яг үнэндээ нөгөөх нь эн чинь яг л нөгөө 100% агааржилттай 100-аар хуваах юм бол яг 50% агааржилттай хэвэн байх ёстой шүү дээ. Яг уу элэгний энергийн одоо бидний биеийн энергийн хэлбэлсээс хамаарат тодорхой 2 цагийн давтамжтай аль нэг нь арай их агаар авдаг тохиолдол байдгийн. Гэхдээ энэ байнга ш. Тэгэхээр ямарваа нэг юмыг ярьж байгаа юм бол дандаа болохгүйг нь ярьж байгаа юм бол болохгүй талаас нь дуртаад байх юм бол эсвэл бол маш богинохон жижигхэн зүйлээр бухимдаад байвал за элэг агаараар дутсан байна гэж хэлнэ. За энэ хэллээтэй шалтгаан нэг бол хамар битүү. Нэг бол асар их агаар хэргэлдэг хүн сэргэлцсэн байдаг. Тэр нь цагаан эдээ гурлан бүтээгдэхүүн тийм амтлаг бүтээгдэхүүнүүд байдаг. Чихэр сахартай бүтээгдэхүүнүүд байдаг. За хэрэг тэгсэн байх юм бол хүнд наа хүчнэ. Асар их тийм орж ирнэ. Тийм учраас хэдүүлээ цэвэрлэгийн явцад өглөө болон орой хамар угаана. Өглөө болон орой хамар угаана. За тэр цэвэрлэгээнийхаа төлбөр төлсөн хүмүүс багшаасаа ирж хамар угаах давсаа хамар угаагчдаас аавна. Багш нь зааж өгнө. За хавар бол уул нь бадган дэлгэрдэг үйлрэл л да. Бадган гэдэг бол сал салиа одоо тэр бидний бие хөндрүүлээд байгаа тэр шар усны нөхсөв нэгдэд одоо тэр дэлгэрч гардаг үйлрэл. Гэхдээ хавар бол модон махбодтой үйлрэл өөрөө. За модон махбодтой эргэтэн бол элэг цэс хоёр байдаг. Нэг нь сав эргэтэн, нэг нь цул эргэтэн. За энд яадын гэхлээр ямар одоо процесс яваад байдгийг гэхлээр одоо бид нар яг энэ хорвоо ертөнцийн эргэж байгаа энергийг чи энерги гэж ярьдаг. Чи энерги. Юу ч нэрлсэн болно. Зүгээр энерги ярьсан ч болно. За энэ бол яадын гэхээр цусыг татаад одоо цусыг тижээдэг юм эрчим байхгүй. Цусыг тижээн хамраар амьсгалтай хүчил төрөгчтэй суг ордог. Тэгээ бидний сүнсний үндсэн эрчим энэ. Үндсэн эрчим энэ. Хамраар ордог үндсэн энэ хүчил төрөгчтэй суг ордог. Үндсэн прана буюу энэ чи эрчим байдаг. Тэгэхээр энэ яадын гэхээр өөрөө бидний энэ хүрдийг тижээн бидний махан биеийг тижээн бидний сүнсийг тижээдэг. Тэгэхээр яг зарим гайхшиж магадгүй бидний хүртэл чинь шууд гаднаас эрчим авчдаг юм уу? 100% бол бас тэгдэггүй.
тэрээр 100% гаднаас ирчим авчдаг байсан бол та хэд логикоор бодоод үзээрэй. Бидний сэтгэл санаа асар муу болоод бүх хүрднүүд ингээ гацлаа гэж бодъё л доо. Бодъё. Гацдаг тохиолдол зөндөө байдаг шүү дээ, тий. Өөрийгөө буруутгах, шүүх, одоо бусдыг маш ихээр одоо үзэн ядах, атаархах бүгд бидний хүрдээ гацаадаг шүү дээ. Гэтэл сайн сайхан эрчимтэй газар очие гэж бодъё л доо. Хамгийн сайхан эрчимтэй газар очие. Тэгээ тийм газар очиод шууд бидний сэтгэл санаа зүгээр болох уу? Шууд зүгээр болдоггүй. Яагаад тэгэхээр тодорхой хэмжээнд тэр эрчим бол биднэр рүү нөлөөлнө. Бидний хамраар ороод нөлөөлнө. Гэхдээ бидний хүрдийг одоо шууд биднээс хамааралгүйгээр тэр ингээд шууд хэвэнд нь оруулдаггүй байхгүй юу? Яагаад тэгэхээр хин тэр хүрдийг юунаас олж гацаасан бэ гэдгээс хамаарат тэр шалтгаан өөрөө буцаж тийшээгээ нөхцөл байдал руу очиж тэр задардаг учраас хичнээн сайхан байгалийн цэвэр эрчимтэй газар явсан ч гэсэн бидний хүрд шууд фул 100% болдоггүй юм учиртай. Яагаад гэвэл шалтгаан биднээс өөртөө байдаг. Өөртөө байдаг учраас бид нар өөртөө хаалгаа хаацсан болохоос биш байгаль ирээ бидний хаалгыг хаагаагүй байхгүй юу. Тэгэхээр ийм ялгаа гардаг шүү. Тэгэхээр энэ чи энерги гэдэг энэ одоо хамраар үндсэн урсгал нь хамраар орж байгаа. Тэгэхээр бидний нарийн бие дээр бол хүрдүүд рүү очно уу гэвэл тийм ээ. Гэхдээ хиний хүрд дээр очдог гэхээр онгорхой байгаа хүний хүрдэндээ л очно. Бусдыг үзэн ядаа зүхээ занаад ингээ хаацсан байгаа бол тэр одоо хаалтрыг энэ эрчим задалт дийлэхгүй. Задалт дийлэхгүй. Онгойлгож дийлэхгүй, сүлж дийлэхгүй л гэсэн үг. Ойлгомжтой тий. За тэгээд энэ эрчим бол яад юм гэхээр ерөөсөө л амьдрий гэдэг тэмүүллийг өгдөг юм эрчим байхгүй амьдрий. Тэр бидний сүнсний гол зорилго амьдрий. Махан миний бүх хэрэгчнүүдийн гол зорилго амьдрий л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хавар дэлгэрдэг юм аа. Хавар дэлгэрдэг. За хавар эн чинь эрчим илэг рүү илүү ордог учраас бид нэр илгийг цэсийг хавар илүү цэвэрлэх нь ашигтай байдаг гэсэн үг. За одоо хэдүүлээ би энээсээ шалгана. Илэг ачаалал нэгсээд байгааг харуулдаг хэд хэдэн үндсэн шинж үйдیں۔ Яг хүн болгон болоод бэрийг ертөнцийн тийм мундаг чадвартай бас байх албагүй. Тийм чадвар мэдрэмжтэй байсан ч гэсэн мэдрэмж өөрөө таны биеийн нөхцөл байдлаас болж маш их төөртөг. Бөөр өвчтөй хүн байх юм бол хүмүүсийн бөөр өвчтсөн байгааг түлхүү мэдрээд идэг. Яг л өөрийнх нь сул учраас. Элэг өвчтөй байх нь бол бусдын элэг өвчсөн байгаагаас мэдрээд ах тохиолдол байдаг. Энэ бол нөгөө тийм хөгжиж олж одоо яг хөгжлийн замаар боловсруулж олж аваагүй чадвар шүү. Нэмэлтээр бие сулрах үед орж ирж байгаа нэмэлт мэдрэмжүүд. Энийг ялгаж салгаж ойлгоно. Бусдаар бол бид нар чинь өөрийгөө хөгжүүлсээр хагаад хүний элгийг, цэсийг, өөрийг мэдрий гэдэг ингээд бас тодорхой хэмжээний мэдрэмжүүдээ ингээд сайжруулж болдог шүү дээ. Болно. За тэгэхээр элэг ерөнхийдөө жоохон онцгой болсон шинжүүд юу гэхээр 1-3 цагийн хооронд сэрнэ. Тэр нь шээс хүрэх байдлаар ямар нэгэн чимээнд цочид сэрэх байдлаар байж болно. Эсвэл зүдэлдэг. Энэ 1-3 цагийн хооронд хар тар зүдэлдэг. За шүд хавирдаг. За энэ шүд бол энэ эрүүний булчин, энэ нурууны булчин бүгд энэ чангаралтай холбоотой учраас ер нь бол сэтгэл зүй жоохон цочромтгой байна. Ялангуяа хүүхдүүдийн хувьд шинэ орчинд очих, шинэ цэцэрлэгт явах, шинэ сургууль явах, найз нөхөд өөрчлөгдөх энэ болгонд бас их ачаал авдаг учраас нөгөө илгэнд нөлөөлсөн байдаг. Тэр нь ихэвчлэн шүд хавирахаар илэрхийлэгдээд байдаг. За буруу болно. Никотин, кофеин, архины хэрэглээ эсвэл асар их нэг төрлийн маш хүчтэй бодисны эсвэл хүчтэй хоолны хэрэглэнээс болоод биеийн дотор байх тэжээлийн тэнцвэр алдагдаад ирэх үед бас хавирна. За яг зөвхөн уламжлалын ухаанд бол ер нь дотоод чангарал үүснээс хүн хавирдгаа гэж дотоод булчин чанга байгаа учраас өөрийн мэдлгүй хавираад байгаа. Тэ одоо шүд амаа хавираад байгаа байдал үүсдэг. За толгой өвдөн. За толгой өвдөж байгаа бол элэг бол ер нь цусыг сайн шүүж дийлэхгүй байна. Анхаарал өгөөч л гэж хэлээд байгаа хэлний биднэрт ойлгуулах гэдэг. Би бол нь шүүж ин тэгээ би дийлэхгүй байна ойлгоод өгөөч гэдэг нь толгойн өвдөлтөөр илэрнэ л гэсэн. За дахин уур төрнө. За багш нэг зүйлээ дахиад анхааруулах юм. Одоо энэ дэр ингэний тамины. Одоо хэдүүл элэг цэцүү цэвэрлж байгаа штэ. Элэг цэцүү цэвэрлж явах үед бол асар их чихэрснэ. Маш их амтлаг мэдмэр санагдана. Яа тэгэхээр элэг нь тэжээлэг болсон бол тэгин. Гэхдээ 7 хоног бид нар цагаал идэж байгаа учраас битгийснаа зоорой. Тэрний дараа бас багш нь цаашаа цэвэрлэгийн дараах жор гэдэг нэг жор энгийн хоол руу шилжихэд нэг жор өгнө. Тэрэн дээр бас айтайхан тэгээ аваад явах одоо зам гаргалгааг нь зааж өгчөөс одоо сэтгэл чөлөө шаардлагагүй.
За тэгээд цэвэрлэгээний үед юу болдог вэ гэхээр хараа бидний нөгөө сэтгэл хөдлөлүүд чинь одоо хайжсан гэхээр бидний махан бидэл шингэнэ. Тэгээс бид нар сүнсээрээ биеэсээ гарчаад тэнд ууралчаад тэнд нь уурыг хийж авцаагаад ороод ирж байгаа биш шүү дээ. Тийм учраас бидний ууралсан бухимдсан тэр бүх зүйл одоо яах вэ гэхлээрэ бидний биеийн дотор шингэдэм аа. За цэс цэвэрлж яах хэвчээ хэдүүлээ амьсгалын дасгал хийнэ гэд багш нь хичээлийн төгсгөл заанаа гэж хэлсэн байгаа. За энэ дасгалыг давтамжтай хийнэ. За хийх үед юу болох юм бэ гэхлээр уур төрж болно. Буцаад нөгөө бие рүү нэвтсэн юмыг хэдүүлээ цус руу оруулж ирж цэвэрлэх гэж байна. Цус руу оруулж ирж ижил амьсгал байдлаар, хихрэлт байдлаар, одоо хий байдлаар доошоо эсвэл өтрөн шингэн байдлаар гадагшлнаа. Тэгэхээр энэ тохиолдолд дахин уур төрөөд байдгийн шүү. Ялангуяа элэгний цэвэрлэгээ хийж байгаа үед аль болох таны уурыг хүргэдэг бухимдлыг төрүүлдэг зүйлээс боломжтой болж байгаа хол байгаарай л гэж зөвлөдөг. Яагаад тэгэхээр бүр илүү дүрсхийх тийм нөхцөл рүү хүрчихдэг. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүг бас анзаараад анхаарал аваарай. Дээрэс нь элэгний цэвэрлэгээ бол элэг бол нөгөө багш нар хэллээ шүү дээ тий. Нөгөө сахарыг үндсэн дотор байгаа сахарыг хэвийн барихад танд бас их нөлөөлдөг гэд. Тэгээд хүний ухаарал хэдий төвшөнд байгаа юм бэ гэдэг элэгний цэвэрлэгээний үед харагддаг шүү. Элэг цэвэрлж байгаа үед л одоо хүн одоо альва нэг зүйлийг яг сайн ойлгож чадчихгүй юу, ард нь гарч чадчихгүй юу гэдэг чинь яг нотлогдоод гараад ирд юм аа. За тийм учраас өөрийнхөө хэр ууралж бухимдаж ийн бас анзаараад хараа. Өмнөхөөсөө илүү мэдрэг болох учиртай гэсэн. Яагаад тэгэхээр одоо ер нь хүн уурлах үед одоо чи энерги гэж яриад байгаа. Тэр прана буюу орчлонгийн эрчим тий энэ зогсчдөг. Яг л ууралж явах үед бүх бие чангардаг байхгүй юу? Бүгд ингээд чангалж байгаад ууралж байгаа. Тэс бүх биеэ сулалчаад өө чи гэдэг ингэж уурлахгүй шүү дээ. Тэгэхээр ийм ялгаа байдаг гэсэн үг. Ялгаа байдаг гэсэн. Багш нөө камера доор буцаад бичлэг хийсээр байгаа. Энэ камер руугаа жоохон дасгүй байгаа шүү уучлаарай. За тэгээд бухимдал төрж болно, зөвхөрж болно. Энэ бол элэг ерөнхийдөө ачаалаа дийлэхгүй байна гэсэн. Хэвийн элэгтэй хүн зөвхөрдөггүй. Элэг хэвийн сайхан ажиллаж байгаа тохиол хүн зөвхөрөхгүй. Мэдээж ямар нэг юмны туулаад ямар нэгэн мухард очиж болно. Тэгэхээр тэндээсээ гардаг гэсэн. Хизээч зөвхөрл гэдэг бол гомдлын гүнзгэрсэн хөлбөр шүү дээ. Тэндээ удаан байцсан гэсэн. За элэг хэвийн ажиллаж байгаа тохиол яг нь ямар нэгэн байдлаар арга сэтгэл тэндээсээ гардаг байх юм. За ядарна. Ялангуяа том уюуд гэмтэж эхэлдэг. Том уй гэж байгаа элэг ерөнхийдөө нөгөө шүүх үйл ажиллагаанд бөөртөө хавсарч явдаг. Элэгний ихтэд элэг шүүн, үлдэгдлийн бөөр шүүн. Элэг ачаал хитрэх юм бол бусад бүх юм бөөр л очдог. Тэгээд тэндээс нь бөөр ядардаг. Тийм учраас тэндээс үе мөч өвддөг шүү. За тэгээд үе мөч ингээд өөрөө өрсөлдөө болоод ирэхээр хүн гатсан мэдрэмж авдаг. Та хэд минь анзаарч байвал манад бол ингээд гатсан мэдрэмжтэй хүн зөндөө ирдэг тий. Тэгээд багшин давхар ингээд хүмүүсийг ажиглалын үе мөчний өвчтэй байдаг. Үе мөчний өвчл байдаг. Давхар нөлөөлж байгаа юм асар байдаг шүү. Тэгэхээр ганцхан юмнаас бол улбаалж ирсэн том дүгнэлт гаргаж болохгүй ч гэсэн ийм нөлөөллүүд байдаг. За элэг өөрөө эрчмээр дутагдаад ирэхээрээ шүрмэс гэмтдэг. Шүрмэсний цаана юу гэдэг гэхээр тэсвэр төвчээр хатуулж лээдэг. Шүрмэс өөрөө султай, шүрмэс зөөлөн тийм мяндаслаг, тийм утаслаг холбоон сулраад ирэхээр хүн ер нь бол ямарваа нэг юм би давж ард нь гарна гэх итгэлээ гიშдэг. Тэр шүрмэс бол зүгээр л тэр хоёр үеийг холбож байгаа тийм хальсан тийм зүйл юм шиг хэрнээ яг үнэндээ бидний сэтгэлзүүдээр маш их үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ маш чухал шүү. Энийг ерөөсөө хамаагүй гэж битгий үнэлээрээ надад яг ийм зүйл байна уугүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй гэсэн. За одоо хэвлээ цэс ялгаж ингэж гаргах гэж байгаа. Гэхдээ хараа багш нэг юм хэлээд тийм. Бид нарыг ууралж авах үед цэс маш их ялгардаг. Ер нь дахин бухимдсан хүмүүс цэс өтгөрдгийн шүү. Цэсэн дээр янз бүрийн мөстгийн шүү. Яагаад л тэр цэсийг л ядраагаад байгаа байхгүй юу? Одоо Сибирт жишээл баавгаан донд гэж байна штэ ховор бүтээгдэхүүн тий уламжлалын эмэнд ордог. Тэрийг цэсийн их авахын тулд баавгайг уурлуулдаг. Төмөр торонд хашиж авчаад ингээд янз бүрийн хатгаад ингээд уурын нүргэд идэг. Тийм бол цэс нь маш их ялгардаг байхгүй. Нөгөөдөл чинь баавгааг алаад цэсийг л авах гээд штэ. Яг хүн тийм муухай л да. Хүн ялгаагүй адилхан. Уурлах үед яг баавгайн цэс яаж тийм тийдгүү яг тийм том болдог. Тийм болохоор ууралсны дараа хүн биш дээ. Маш их өлсөд идэв. Яагаад үлддэг вэ гэхээр нөгөө нэг их цэсийг чинь одоо хаашаа хийх вэ? Ямар нэг юм идээд ялгаж гаргах ёстой болчихж байгаа байхгүй юу?
Тэгэхгүй бол нөгөө цэс чинь буцаад илэг рүүгээ харих гээд байна. Хитрхи их ялгарч байгаа учраас. Илэг рүүгээ харих юм бол илгийг одоо хайлуулна шүү дээ. Явж байхдаа суугаа хайлуулна, гэмтээчдэг, бас нарийсгчдаг, сорвжуулчдаг. За тийм учраас ууралсны дараа та өлсдөх нь ийм учиртай байх нэ. Асар их хэмжээний цэс ялгарчсантай холбоотой байх нэ. Тэгээ дээрэс нь уурлах үед яадаг вэ гэхээр бид нар чинь хүчтэй байж уурлаж байгаа шүү дээ, тийм ээ. Асар их хэмжээний сахар хэрглэж бид нар уурладаг. Гэтэл тэр сахар буюу глюкоз чинь бидний эдисийн тижэл байхгүй юу? Гараар үржин гэдэг бол гар өргөх хэмжээний бензинтэй байна гэсэн машинаар ярих юм бол тэр бензин нь сахар. Тэр одоо бүр ядраад их юм бол гараа өргөх нь битгий ингээ зөхөөж дийлж чадахгүй шууд унтна шүү дээ. Шууд амарна те ядраад байвал нөхөж авч чадахгүй цусны дотор сахар багасчаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм жамаараа орой бидний нойр хүрдэг байхгүй юу? Ерөнхийдөө бүх юм хэрэглэгдээ дууслаа одоо унтаал гэсэн. За тэгэхээр яг хоо бид нэр удаан хугацааны турш ингээд уурлаад тэр болгонд чинь элэг ингээд базаал ингээд нэмэлт ажил хийж эхлэх нь шүү төсөө ялгаал ингээд тийм ээ. Тэгэхээр энэ бол элэг ажил хаял зарлаа. Элэг таны үгийг сонсгоо болчтгоо л гэсэн. Элэг маш хатуу болж эхэлдэг. Энэ бол элэгний хатуурлын эхлэл тамины. Уурлаад байх үед эхлээд элэг өөхөлдөг. Яг тэ дараа нь маш их мэдчихэж байгаа тийм өөхлөн. Тэгээ өөхөлсөн элэг дараагийнх нь жам нь хатуурл. Тэгэхээр нөгөө талдаа бол дахин уурлаад байвал сүүлдээ элэг бол ингээд ядарсандаа болоод ажил хаял зарлаж байгаа нь элэгний хатуурл байх нэ гэж ойлгож болно. За тэгэхээр элгийг хэвийн байдалд оруулахын тулд ямар нэгэн байдлаар ингээд хашгираад ч хамаагүй бүр ингээд уйлаад гарга гэдэг байхгүй юу? Тэгжээс сулардаг. Тэгэхгүй бол дотор нөгөө маш их юм хураалттай байгаад идэв. За чи энерги буюу прана гэх төрөө ярьсан тий. Агаараар дамжиж орж ирдэг. Яг энэ зөндөө байдаг л да огт руугүй ертөнцийн ингээд тэр чигээр энерги байж гин. Хөрснөөс дэлхийгээс ялгарч байгаа, хөрснөөс ялгарч байгаа эрчим байж гин. Олон төрөл байна. Тэгвэл хөрс ингээд доошо бид нар айгу бохирдуулдаг учраас хөрснийх том байдаг. Дээш жижигхэн байдаг. За хэвэл яг дараа нэг үүлэн дээр ч юм уу нэг харуулна би та хэдэд ширхгийн хэмжээ өөр өгдөг. За тэгэхээр уламжлалт ухаанд бол элэг болвол цусны нөөц банк цусыг хадгалдаг газар элэг дэлүү хоёр хоёлаа тий цусны банк гэж явдаг. Адилхан төстэй бүтцтэй эргэтэн шүү дээ. Тэгээд цусаараа амьсгалаар дамжиж орж ирж байгаа маш их тэр амьдралын эрчмийг ингээд зөөдгөө. Тэгээ энэ зөөх нь амьдралын эрчим энийг бүр орж ирэхээ болохоро хамраар орж ирэхээ болчхоро буюу бид нар амьсгалахад болчхоро бид нар явчихад байгаа шүү дээ буцчихад байгаа. Тэгэхээр мэдээж хараа ухамсар нь одоо бясалгал маш их хийдэг, төвлөрөл хийдэг, ухамсар сайн хөгжсөн хүмүүсийн хувьд бол бид нар шууд хөр дээрээ дамжуулж авч чаддаг. Энэ бол одоо өөрийгөө хөгжүүлж чадсан хүнд одоо очдог бэлэг гэх юм уу та. Энгийн хүн бол дийлгүй. За тэгэхээр одоо энэ тижээ биеэр зөгдөж байгаа эрчим зөгдөж чадхаа болохгүй. Түрүүн хэллээ шүү дээ. Уурлах үед элэг хамаг бие чангардаг, элэгч чангардаг учраас чи энерги зогсдог. За тийм учраас ууралсны дараа ядарна, чиг шуугна, толгоо өвдөн янз бүрийн шинжүүд гарна. Дахиж нэмж уурлна гэх мэттэй. За энэ нэргээд элэгний халууныг ихсдэг. Уур гэдэг бол тэр чигээр халуун эрчим гэдээ ойлгочих хэрэгтэй. За элэгний хамгийн түгээмэл нэг шинж байдаг. Энэ ер нь элгэнийг хайхрах болчихжээ. За тэр нь ядралт. Ерөөсөө ядраад байдаг. Анзаарсан бол хавар болонгод бид нар ядраад унтмаар санагдаад байдаг тий. Ер нь ядарч байна. Элэг чинь жоох юм болцсон шүү гэдэг боддоор мэдж болдог үйлрэл хавар байхгүй. Тэгэхээр тэр үедээ л илүү сайн мэдэгдэнэ. Бусад үед бол элэг рүү хандсан бид нар эмчилгээ, цэвэрлэгээ хийж болно. Гэхдээ одооных шиг ийм хурдан шууд нэг хаалгыг онгоолгоод орчих ийм ойрхон байж дийлдэггүй л гэсэн үг. Бусад үед болно шүү дээ. Бид нар 100 дахиад төсний цэвэрлэгээ хийж болно, намар хийж болно. Гэхдээ их олон хаалга онгоолох болчдгоо. Илүү их хүчин чармайлт гарах болчдгоо л гэсэн үг. За хөлийн энэ цэгүүд дээр таны орой болгон массаж хийнэ. Нэг одоо цэг дээр 5 минут массаж хийнэ. Багш нь одоо бас массаж хийж байгаа бичлэг хийсэн байгаа. Тэрийг одоо бас явуулна. За элэгний яг элэг бол хүний хуруу хүмүүсний бүрэн бүтэн байдал бол элгийг сайн байж байгааг илтгэж байгаа. Хуруу хүмүүс хугараал хагараал ирэх юм бол элэг ядарсан байна гэсэн үг. Хамгийн ихний шинж. За шүрмэс түрүү хийсэндээ шүрмэс бол татж байгаа юм шиг байх юм бол за элэг чинь ер нь ядраад байна шүү дээ нөхөр минь. За ерөнхийдөө нүд хараа ингээд нөгөө нулимс амархан гараа нүд аргаалах юм бол бас элэг ядарсны шинж.
Хэрвээ элэг тайван байх юм бол таны сэтгэл зүй тайван байдаг учраас бас түүгээр одоо баримжаа авч болно. Дээрэс нь бас нэг зүйлийг түрүүн хэлсэндээ элэг цэвэрхэн сайн байж иж хүн зорилго руугаа хазаахгүй явдаг. Энэ маш чухал. Хэдүүлээ багш нь амьсгалын дасгалын одоо дараагийн хичээл дээр яаж бодолтойгоо ажиллах юм гэдэг нэг жижигхэн техник бас орно. Энэ маш чухал. Амьдралынхаа туршид үүнийг хийгүү штэ. Тэгээд цэвэрлэгээ хийж явах үед хэдүүлээд мөрдөх нэг хэдийн юм байгаа. Өнөөдрөөс эхлээд цэвэрлэгээ хийсэн тул 7 хоногийн турштай хүсвэл цаашаа өргөжлөж болно. Бусдыг өршөөж уучлнаа. Гэхдээ хүн чинь бол ингэдэж штэ ямарваа нэг юмыг өршөөж уучлахад заавал ухааралтай байж за нэрээ тийм байна да гэж өршөөнө болохоос ш зүгээр л өршөөчих гэвэл өршөөлт явдаггүй. Цаанаа бол яг хатуурсан хിവэрэ байдаг шүү. Тэгэхээр өөрийгөө хуурах ямар ч шаардлага байхгүй. Яг тэрэндээ үнэхээр өршөөж чадна гэж үзэж байгаа юм бол тэрэндээ тохирсон ухаарлыг аваарэ, тайлбарыг аваарэ. Өөрөө бас дотроо дүгнэлт хийгээд гаргаарай, тийм ээ. Тэгэхээр дараа нь болохоор хөдөлгөөн эгийг хорвоожуулахад маш тусалдаг учраас багшны хэдэн хөдөлгөөн одоо бас тавина. Тэрийг дааж хийгээрэй. Өөрийнхөө биеийг цэвэрлж байгаа учраас гэртээ бас цэвэрлэгээ хийхийг зөвлөдөг шүү. Элгийн цэвэрлээнээс хоошоо бас лимон тоосны хэсэг хугацаанд та бүхэн минь уугаарай. Багш нь жорон дээр нь бол угаасаа бас зөвлөд явна. Давстай баананд бол элгийг хоргоожуулахад маш их туслах учраас өдөр болгон орноо. 2 дахь өдрөөс ахвал орно. Одоо багш нь давстай бааны бас та хэдтэй хуваарийг явуулна. Элэгний цэгүүдийг одоо жишээлбэл санийхаас ахвалаад танилцуулж байна. Боломжтой байх юм бол өөрийнхөө сэтгэлийг тайвшруулахын тулд бас гэртээ ажиллах техник байдгийн. Хүсвэл энийг багшаасаа хувь чадаар асуугаарай багш нь хэлж өгнө. Тэгээд бид нар чинь цаана бол хичнээн махан бие цэвэрлээд байгаа боловч цаана бол элгэнд байж байгаа цусан сүнс, махан сүнс. Дээрэс нь амин сүнсний үйл ажиллагаа байж байгаа тийм. Тэгэхээр амьдралыг төлөвлөж хаашаа чиглүүлэх вэ гэдгийг чиглүүлэх нь одоо элгэний эрчим ямар байх вэ? Үүгээр маш их чиглүүлэг авдаг учраас энэ бол таны сүнсийг хөгжүүлэхэд бас тусалнаа. Элэг өөрөө чи энерги нь гаццсан байх юм бол та өөрөө гацснаа гэдгээ л ойлгочвол тун сайн. Тэгэхээр энэ эргэлтэнд орох хэрэгтэй байна. Эргэлтэнд орохын тулд би дасгал хөдөлгөөн хийх юм байна, хооллох юм байна, цэвэрлэх юм байна, амрах юм байна. Тэгэхээр өнөөдөр элэгтэй холбоотой багш нь лекц хүргэлээ. Одоо дахиад амьсгалын техникийг хүргье. Түр баяртай.